Хүлээгээрэй. Энэ хүмүүс яагаад ингэж уурлах болов? Залуус юуны төлөө талбай дээр ч гисэн гэж бодож байна. Тийм ээ, мэдээж инфляци өсөлт, төсвийн ухаалаг бус зарцуулалт, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Гэвч эдгээр асуудлыг ганцхан шийдэн гарч ирээд нэг дор шийдэх боломжгүй. Энэ бол альва улсын урт хугацааны стратегийн алдаа. Эдийн засгийн суурь асуудлуудаа шийдэж чадаагүй даамжуулсны үр дүн. Аливаа улс орны эдийн засгийн байдал нь улс орны хөгжил, ард түмний амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгаа эсхийг шийддэг. Тиймээс дээрх эдийн засгийн асуудлуудад нөлөөлж буй хамгийн чухал ойлголтуудын нэг болох гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж юу болохтой танилцгаая. Ямар ч тач эхлээд хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдгээс эхлэе. Хөрөнгө оруулалт гэдэг бол шууд утгаараа хэн нэгэн мөнгөтэй хүн буюу хөрөнгө оруулагч өөрт байгаа мөнгөө өсгөх зорилгоор ямар нэгэн бизнесийг ирээдүйд илүү их ашиг олно гэж итгээд одоогийн үйл ажиллагаанд нь мөнгөнд дэмжлэг үзүүлэхийг хэлнэ. Нэг ёсондоо 100 төгрөг өглөө гэж бодоход ирээдүйд дор хаяж 200 төгрөг болгож ашиг олох зорилготой гэсэн үг. Харин гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь хамгийн энгийндээ өнөөх хөрөнгө оруулагч маань аль нэг гадаад улсын иргэн байхыг хэлээд байгаа юм. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт гэдэг өгүүлбэр донд шууд гэдэг үг нэмэгдээд гадаадын шууд хөрөнгө оруулалт болохоор яг яадаг вэ гэж юу? Гадаадын аль нэг компани өөр нэг улсад хийгдэж буй төсөл хөтөлбөр, шинэ бизнес, аль эсвэл үйл ажиллагаагаа тэлэх зорилготой том жижиг бизнесүүдэд урт хугацаанд их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулахыг гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг байгаа юм. Ер нь тэгээд гадны мөнгөтэй баян хүмүүс аль эсвэл компаниуд мөнгөө өсгөхийн тулд хаана ямар боломж байна вэ гэд цаг үргэлж ирэл хайгуул хийгээд явж байдаг хэлсдэггүй дээ. Та гадны томоохон брэндүүд бие бинийгээ худалдаж авч байгааг харж л байсан биз дээ. Энэ бол хэвтэй хөрөнгө оруулалтын хэлбэр бөгөөд хөрөнгө оруулагчид ижил төрлийн бизнес эрхэлдэг гадаадын өөр нэг компани хөрөнгө оруулалт хийхийг хэлдэг. Харин босоо хөрөнгө оруулалт гэдэг нь компани өөрийн бизнесийг үргэлжлүүлэхэд шаардлагатай түүхийд үйлдвэрлэдэг өөр нэг гадаадын компанид хөрөнгө оруулахыг хэлдэг. Хөрөнгө оруулалтын өөр нэг хэлбэр нь конгломерат юм. Энэ нь компани үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй гадаадын бизнест хөрөнгө оруулахыг хэлдэг. Тэгвэл Монгол улс гадаадаас хэр их хөрөнгө оруулалт авдаг вэ гэж юу? Манай улс 1990 оноос 2020 оны хооронд нийт 123 улсаас 29 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт татаад байна. Энэ нь бараг дүүргийн хэмжээний 5510 эмнэлэг барих хэмжээний хөрөнгө гэж боддоо. Тэгвэл энэ их мөнгө хайцсан бэ гэдэг асуулт төрнө. Энэ мөнгөний бүхэл бүтэн 70% буюу 20 тэрбум нь уул уурхай салбар руу орсон байна. Учир нь уул уурхай салбар маань дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, экспортын 93%-ийг тус тус эзэлдэг ба Монгол улсын эдийн засгийг жинхэнэ утгаараа нууран дээрээ үрж яваа. Харин хөрөнгө оруулалтаас үлдсэн 4 тэрбум 800 сая доллар худалдаа олонны салбар, 900 сая доллар банк санхүүгийн салбарт, 400 сая доллар барилгын салбарт, мөн адил 400 сая доллар нь тээврийн салбар руу тус тус орсноор эдгээр нь гадаадын хөрөнгө оруулалт татдаг топ 5 салбар болж байна. Харин ямар улсууд энэ хөрөнгийг бидэнд өгсөн бэ гэвэл нийт хөрөнгө оруулалтын 26%-ийг Канада, 19 орчим хувийг Хятад, 15 орчим хувийг Нидерланд улс бүрдүүлж эхний 3 байрч хэсэж байна. Мөн Монгол улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн сонгогдсон жишээгээр дэлхийн уул уурхайн тэргүүлэгч Rio Tinto Group оюутлага төсөлд хөрөнгө оруулалт хийснийг онцолж болох юм. Яах ч аргагүй Монгол улсад 2011 оноос хойш орж ирсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын бараг тал нь буюу $2 тутмын $1 нь оюутлага төсөл рүү орсон байна. Оюутлага Rio Tinto, Turquoise Hill, за мөн энэ олон стейкхолдеруудад өнөөдөр засгийн газар бид бүгдээрээ эднэртээ нэг урам өгөөд баярлалаа гэж хэлэх өдөр болжээ. Энэ манай улсын урдаа барьдаг уул уурхай мега төсөл өнөөдрийн ийм түвшинд хүрэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт маш их дэмжлэг үзүүлсэн төдийгүй эдийн засгийг хөдөлгөх хэмжээний том бүтээн байгуулалтыг хамтаа бүтээсэн гэсэн үг. Эсвэргээрээ манай оюутлагч мөн тэдэнд чамгүй их ашиг өгч ажилласаа хийж байгаа. Гэхдээ заавал яагаад гадаад компаниудаас мөнгөнд дэмжлэг авах хэрэгтэй вэ гэж юу? Чин шударгаар хэлэхэд манай улс шилжилтийн эдийн засагтай. Дотоодын зах зээл нь маш жижиг тооцогддог. Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 130-оор жагсаж байгаа учраас дэлхийд хууль нийлүүлэн алхахад бид дан ганцаараа зүтгэхэд нэмэргүй. Ажил дүр нь хэдэн зуун жилээр төрүүлж өгсөн гадаад улс орнуудаас зөвхөн мөнгө биш, мэдлэг туршлагаар нь ч мөн дэмжлэг авч байж манай улс сая нэгэн хөгжлийн замаа дарахны биш, хурдны зам болгох боломжтой болох юм. Хагас зууны тэртээ хөлөг онгоцны хог хаягдалтаа дарагдаж, бохир нь хот дундуураа урсдаг ундны усаа импортоор авдаг байсан Сингапурыг Азийн бар улс болгосон гол нууц нь гадны хөрөнгө оруулалт байсан юм. Гэхдээ баян улс гүрнүүд буураа улсуудыг өөдөнд татах нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын үндсэн зорилго нь биш юм.
Дэлхийн томоохон гүрнүүд ч мөн адил гадны хөрөнгө оруулалтад үргэлж чунсаар байдаг. Тухайлбал Америкчид $350 тэрбум, Хятад $150 тэрбум, Энэтхэг $50 тэрбум, Англи $20 тэрбум жил бүр гадаадын шууд хөрөнгө оруулалтаар татдаг. Ажид байхны өнөөх л бидний сүрддэг их хорийн бүрэлдэхүүнд багтдаг улсууд байгаа биз. Хамгийн гол нь тэд гадны хөрөнгө оруулалтын үн цэнийг мэддэг учраас л энэ тал дээр дөрвтэй арга хэмжээ авч улсаа хөгжүүлээд байгаа юм. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид мөнгө нь илүү зөндөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Бид ч зөв зүгээр амаа ангаад сууж байгаад авдаггүй. Хөрөнгө оруулах сэтлийг нь төрүүлж таатай орчин нөхцөлийг нь бүрдүүлнэ гэдэг нь цаанаа их учирч янзантай. Тухайлбал бид гадаадаас хөрөнгө оруулалт авахын тулд татварын таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдад үе хаалга нээлттэй гэдгээ байнга илэрхийлэх, өөрсдийн давуу талыг мэддэг байх, тухайн салбарт анхаарал хандуулах гэх мэтчлэн олон зүйлийг анхаардаг байх ёстой. Ямар ч тач бид эдгээр зүйлсийг хийгээгүй биш, хийсээр байгаа. Харин илүү үр дүнтэй болгох үүднээс засгийн газрын шин сэргэлтийн бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг энэ жил байгуулсан. Уг байгууллага нь Монгол улсад хөрөнгө оруулалтын боломжуудыг гадаадын хөрөнгө оруулагчдад илүү өргөн хүрээнд таниулах зорилготой юм. And lastly, investors, partners, suppliers, we would like to welcome you to Mongolia. Invest with us. Exploration potentials, world-class mines, and potential copper smelter opportunities. And we hope to see you in Ulaanbaatar very soon. Эцэст нь сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэх хэрэгтэй жишгээр бид зөвхөн уул уурхайн салбарт ачааны хүндийг өөрүүлээд яваад байх юм оронд гадаадын хөрөнгө оруулалтын жинхэнэ үн цэнийг ойлгож босод салбараач мөн хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Lemon Press-ийн Story сургуулийн ээлж дугаар танд хүрлээ. Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш түгээж дэмжээрэй. Таны мэдхүй гайхахаас эхэлнэ.